Зя бичлэгээ хэллээ. Зя сайн мэцгаар залгавчтай бүгдд нь өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, оройн ч юм уу мэндийг хүргье. Нэг Нямбаяр Сэрчмаа хоёрын нэвтрүүлэг шигтэй. За манай сургалтанд жоохон өөрчлөлт орсон. Өөрчлөлт гэхээсээ илүү амар болсон байх гэж найдаж байна. Бүх юм нэг дороос ерөөсөө бүх юм mofthewealth.com дээрээс бүх холболтуудыг тэнд хийж өгсөн байгаа. Тэгээ та нарт видеогоо үзсэн ч нэг газраас, номоо уншсан ч нэг газраас, вебинар руу орсон ч нэг газраас. Өмнө нь болохоор ингээд айгүй олон өөр холболтууд байсан те. Яг хөө би сургалт эхлэхээс өмнө энэ бүх холболтуудыг хийж өгөх ёстой байсан байна. Тэр анханасаа энэ бол миний буруу байна. Гэхдээ нөгөө анх удаага хийж үзэж байгаа болохоор те юмыг ингээд нөгөө яван сурна гэдэг шиг те. Тийм учраас тэгээд өөрчлөлт шинжилт бол хийсэн байгаа. Та нарт бас таалагдсан байхаа гэж найдаж байна. Дажгүй залуусаа та нарт шинэ шинжилэлт таалагдсан уу? Бүх юм нэг дороос тэгээд өмнө нь бас нөгөө видеогоо үзэж болохгүй байсан асуудал байгаадсан. Тэр асуудлууд бол ерөөсөй байхгүй болсон байгаа. За бүгдээрэнд нь таалагдж байна л гэж. Окей. Би чи энэ чинь TD Ameritrade нэгийг гүйсэн байна шүү дээ. За өнөөдөр day 6. Өнөөдөр бүгдээрээ юу үзэх вэ гэхээр өнөөдөр бүгдээрээ chart patterns гэдэг зүйлийн талаар үзэх болно. За номоо уншсан хэрэг хүн байна. Та нар номоо уншиж чинь өөрөө хичээл эхлэхээс өмнө. Ном уул нь уншиж чадах юм байхгүй 20 удаа байсан. Зарим нь уншсан л гэж, зарим нь уншаагүй л гэж. За яах вэ? Тэгвэл та нар заавал номоо уншиж байгаарай. За ягаад тэгэхээр зөвхөн миний ярианаас илүүтэй номонд ч бас арай илүү детальны, арай илүү мэдээлэл байгаа учраас бас та нарыг би номоо уншаасай гэж хүсэж байгаа шүү. Зя би яг энэ S&P 500 арилжаанд орсон байгаа энэ жоох өсөх гээд шиг байна. Харчлаа. За хичээл эхлэе. Одоо хангалттай хүлээлээ. Би ингэж юмд хоцорж эхлэх их дурггүй. Тэгээ маргааш бол яг цагтаа эхлэх болно. За чата унтраалаа. Тэгээ хичээлдээ оръё. Номоо хангалттай эрт тавьсан шүү дээ. Би одоо баг худалчинд 18-9 цагийн өмнө тавьсан баг шүү дээ. За. Америкт байгаа хүмүүс өмнөх өдрийн оройн уншиж болно шүү дээ. Өмнөх өдрийн оройн тавигдчихад байгаа тийм. За залуусаа chart patterns гэдэг хичээл рүү оръё. За бид одоо Forex болон хөрөнгийн зах зээлийн арилжаанд ордог болох одоо чадмар эзэмшихийн тулд те сурах ёстой одоо техник одоо дүн шинжилгээний аргачлалуудынхаа одоо баг одоо талд нь орж байна. Баяр хүргье. Та нарын ингээд техник дүн шинжилгээний аргуудын ингээд талд нь орсон байна. Тэгээ өдөө хүртэл бид нар одоо зах зээлийн тулаанд оролцох одоо олон арга техник одоо зэвсэгтэй болж авсан шүү дээ тийм. Энэ тулалдаа нь бол ялах сайхан олон зэвсэгтэй болж авсан. Тэгээд энэ дээр нэмэгдэх бас нэгэн одоо хүчтэй зэвсэг маань бол ерөөсөө chart patterns буюу график дээр үүсэж байгаа зүй тогтолтой танилцсан одоо суралцах гэж байна. Тэгээд chart patterns гэдэг нь болохоор график дээр одоо candlestick-үүдийн хамтран одоо үүсгэх одоо ханшийн хэлбэцлэр бий болсон тийм дүр зураг мөн зүй тогтлыг бол хэлдэг байгаа. Тэгээ энэ зүй тогтол болон график дээр тодорхой дүр зураг үүсгэсэн нь болохоор дараа одоо ханшийн эргэл хөдөлгөөн ирэх нүү эсвэл шинэ тренд эхлэх нүү эсвэл хэр одоо тесрэлттэй арилжахдах нүвэ гэдгийг бол биднэрт хэлж өгдөг байгаа. Тэгээ бид нар энэ chart patterns-үүдийг үнэхээр зөв олж илрүүлээд арилжаанд ашиглаж чадах юм бол арвин их одоо ашиг хийх боломжтой. Би бол бас амьдрал дээр одоо энэ chart patterns-ыг бол байнгын хэрэгэлдэг байгаа. Яг л нөгөө одоо бид нар жоохондоо үрчхийн хүрд цээжлээд 2-2-4, 2-3-6 гэж цээжлжсэн чи би бол энэ chart patterns-уудаа бол яг цээжлцсэн. График дээр хараад энэ chart pattern зүй тогтвол гарч ирэх юм бол миний тарих автоматар бараг програмчлагдсан. Энэ байна, тэр байна, за ингэх юм байна гэж шууд ингээ ойлгоод өгчихсан ба. Та нар ч гэсэн ирээдүйд тийм болох байхаа гэж бас би хүсэж байна. Тэгээ за бидний одоо хамгийн өргөн одоо хэрэглэх chart patterns-ууд нь бол double tops and bottoms, head and shoulders and inverse head and shoulders, rising and falling wedges, тэгээд bullish and bearish rectangles, bearish and bullish pennants, тэгээд triangles буюу
гурвалжин одоо дүрсүүдийг бид нэр үзэх болно. За хамгийн дөрөв double tops. За double tops гэдэг нь юу юм бэ гэхээр double tops нь үргэлжилсэн ханшийн өсөлт буюу uptrend те uptrend-ийн төгсгөлд ажиглагдах одоо ханшийн эргэл хөдөлгөөний нэг зүй тогтол юм аа. Эргэл хөдөлгөөний зүй тогтол гэдэг нь бид нар энийг reversal pattern гэж дууддаг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр ханш бол өмнөх трендийг эргэж хөдлөөд явах гэж байна гэсэн үг. За double tops нь бол үүсгээр яад юм бэ гэхээр одоо энэ хоёр юм tops буюу дээд хязгаарууд нь одоо ханш цаашид үргэлжлэн өсөх боломжгүй болсныг бол заад юм аа. Нэг өсөндөө энэ дээд хэсэг нь бол бас resistance болж идэг гэсэн үг. Тэгээ double tops гэдэг нь бол яг хав давхар орой гэсэн утгатай үг шүү дээ. Тэгээ ханш үргэлжлэн өсөж ирээд нэг тодорхой түвшинд одоо ерөөсөө resistance-аас гарч чадахгүй. Тэгээд тэр түвшнээ бол ингээд 2 удаа мөргөөд буцаж одоо гарч нэвтэлж чадахгүй одоо унах нь бол downtrend эхлэх юм бол магадлал бол маш өндөр байдаг байх нэ. Тэгээ double tops pattern үүсгэхэд бол те ханш эхлээд сайхан ингэж өсөж явж байгаад эхлээд нэг удаа resistance-ээс унана. За тэгэнгүүтээ буцаж өсөж ирээд resistance-ийг бол дахин нэг шалгаад тэгээ буцаад ундаг байгаа. Тэгээ ингээд нэг ийм үсэг шиг юм шиг те. Нэг ийм хоёр орой бол үүсгээд явдаг байгаа. Тэгээд энэний ахин нэг удаа resistance-ийг шалгах нь бол маш чухал. Яагаад тэгэхээр учир нь одоо ханш одоо хоёр дахь удаага өмнөх нэвтэлж чадаагүй resistance-ийг нэвтэлж чадахгүй байх юм бол энэ одоо үнэхээр одоо resistance бол хүчтэй байгаа юм байна. Buyer-ууд бол хүчгүүд ч гэсэн юм байна гэдэг бол дохио олж идэг. Тэгээд энэ нь зах зээл дээр ямар дохио өгч идэм бэ гэхээр те upgrade хүчгүй болчихлоо. Одоо хоёр удаа resistance цохоод ханш одоо нэвтэрч чадсангүй. Тиймээс одоо ханш унах нь байна шүү гэсэн дохиог бол зах зээлд өгч идэг. Тэнгүүд ийм дохиог авсан buyer-ууд одоо яах юм гэхээр арилжаанаас үсэрч гарна те арилжаанаас гарна long орчихсон байсан бол зараад гарна. За тэнгүүд ийм дохиог авсан seller-ууд болохоор яах юм гэхээр short хийж орж ирж эхэлнэ те. Тэнгүүд ингээд sell buy хоёрыг чинь тэнцвэр sell тал руугаа алдагдаад ирэхлээр ханш одоо унаж эхлэх нь байна. За тэгээд энэ бол ингээд ийм double tops юм бол жишээ харагдчих те. Ханш бол сайхан ингэж өсөж ирж байгаа нэг top тэгээд энд бол ингээд шалгаад энд бол одоо нэг жижиг support гэх юм уу да тий аваад буцаж дээш нь гарч шалгаад тэгээд шалгасны эцэст бол ингээд доошоо бол маш сайхан уналтыг бол үүсгэсэн байна. Тэгээд за бид нар одоо double tops ашиглан арилжаанд орохдоо байна шүү дээ тий бид нар энэ order entry буюу short арилжааны захиалгыг бид нар энэ neckline гэдэг юм одоо neckline буюу хүзүүнээс доошоо бид нар short орох хэрэгтэй. Доошоо одоо орж батлагдсан үед энэ neckline гэдэг нь юу юм бэ гэхээр шүү дээ. Бид энэ одоо ханш эхний resistance-ийг шалгаад буцаж унж ирээд тодорхой хэмжээний support бас энд аваад тэгээд буцаж одоо дээшээ явсан энэ хэсгийг бид нар neckline гэдэг юм аа. Хүмүүс яхаа double top гэдгийг мэддэг. Double top гэдгийг заримдаа ингээ хараад энэ бас double top үүсчлээ гэдээ арилжаанд орохдоо neckline гэдэг зүйлийг мартаад байдаг. Зарим нь шүү дээ neckline-аас наан бүр энд short орчдөг. Гэтэл үнэхээр энэ чинь double top мөн үү биш үү гэдг нь бол энэ neckline гэдэг зүйлээр батлагддгийм аа залуусаа. За тийм болохоор double top үүсээд ийм дүр зураг харагдаад энэ neckline-аас доошоо ханшиг орж иртэл арилжаанд орох шаардлага байхгүй. Ханш энэ neckline-аас доош орж ирлээ, neckline-ы доор хаагдлаа, батлагдлаа. Тэгээ бид нар short арилжаанд орж болно. Одоо ингээ энэ арилжааг харах чинь бидэрт хангалттай одоо short арилжаанд орох зай бол байгаа үстэй тий. Тэгээд яагаад одоо тий дахиад хэлэхэд яагаад бид нар энэ sell захиалгыг энэ neckline түвшнээс доогуур тавьж байгаа юм гэхээр төр зуурын support болж өгч исэн. Тэгээд support-оос дээшээ дахиж нэг хоёр дахь удаага матсан тэр түвшин чинь болвол ингээ доошо задрах юм бол ерөнхийдөө uptrend болвол дуусч байгаа юм байна гэсэн үгтэй. Uptrend бол дуусч байгаа юм гэсэн. За тэгээ хэрвээ бид нэр яг энэ жишээг ингээд ажиглах юм бол бид нар бас ингээд trend line явагдаж байна те. Trend line бол яг энэ neckline-ыг задрахад trend line бол задарсан байдалтай харагдаж байна. Тийм учраас энэ бол ингээд давхар confirmation болоо явах нь. За тэгээ бид нар энэ neckline-ы доогуур short арилжаад орохдоо бид нар stop loss-ыг
энэ neckline-ы дээр те энэ хавьд neckline-ы дээр за тавьж болно. Эсвэл бүр энэ хоёр топын одоо дээр тавьж болно те. Тухайн хүний одоо эрсдэл хүлээх чадвар болон хэр хэмжээний мөнгөөр арилжаанд орсноос л хамаарна шүү дээ. За тэгээд ханш одоо ямар ч байсан энэ neckline-аас задраад доошоо унахдаа ямар ч л байсан гэсэн энэ neckline-аас топ хүртэлх өндрөөр ундаг хамгийн багтаа гэхэд те. Тэгэхээр бид нар хамгийн анхны take profit level-ийг бол яг энэ одоо neckline-аас дээд топ хүртэлх одоо энэ хэмжээгээр бол бид нар хэмжиж болох нэ. Тэ? Олон тохиолдолд бол яг үүнээс доош ундаг. Гэхдээ биднэрт тодорхой хэмжээний хамгийн анхны profit авах цэгүүд бол байнга байж ах хэвээр. За бид нар жишээ нь юу гэмдэ 0.2 лотоор энэ арилжааг ингээд шорт орлоо гэж бодъё л доо тий. Тэгэхээр бид нар хагас позишн буюу 0.1 лотоор энэ хавьд take profit хийж болох нь. Тэгээд үлдсэн одоо тий позишн ингээд явуулдаг ч юм уу тийм бол арилжаанд бол болж болох нэ залуусаа. За бүгдээрээ double topic жинхэнэ амьдрал дээр одоо ямар жишээн дээр харагдах нөө бүгдээрээ нэг ачиглаад үзье тий. Би доллар Канадын доллар хоёр дээр нэг ажигласан шиг санагдаж байна. Тэрийг хараадахыг За энэ хэсгийг бүгдээр харчих. За хань шингээ сайхан өсөж ирлээ. Тэ? Одоо бүгдээр ингээд double top харангуйтаа бид нар эхлээд хамгийн түрүүнд юу зурх уу гэхээр хамгийн түрүүнд бид нар resistance-ийг зурна шүү дээ. Ягаад гэвэл бид нар resistance-ийг top үслээ гэж үзэж байгаа учраас тэ. За энд бол ингээд манай resistance. За энэ доор юу вэ? Нөгөө neckline маань байна тэ. Энэ доор бол neckline маань байна. За тэгээд энэ нь яасан бэ гэхээр uptrend сайхан ингэж үргэлжилж орж ирээд тэ эхний топ. За тэгээд эхний топоос буцаад ингээд энд бол neckline дээр support аваад за тэгээд хоёр дахь топ. За тэгээд хоёр дахь топоос доошоо яваад эндээс бол тэ neckline-аас энэ бол амар задарсан биш neckline-аас. За тэгээд neckline-аас зардараад явахдаа бол доошоо яг яасан байна. Яг энэ өндөртэй адилхан хэмжээгээр унсан байна те. Энэ өндөр тэгээд энэ уналтын өндөр хоёр бол бараг ижил хэмжээтэй байна те. Бараг ижил хэмжээтэй. За ингээд энэс цаашаа бол ерөнхийдөө бол ингээд sideways явчихсан байна те. За double top-ын жишээ бол иймэрхүү байдаг байх нэ. Тэгэхээр бид нар бас маш одоо гэрхаа нүдээр бол энийг бас олж харах хэрэгтэй. За бид нар жишээ нь одоо хэрвээ ханш ингээд явчихлаа гэж бодъё л та. Ингээд явчихлаа гэж бодъё. Тэгэх юм бол бид нар за double top үүсгэх нү гэж хүлээх нь шүү дээ. За тэгээд double top үүсээд ингээд явхад бол бид нар neckline confirm хийх хүлээх нь. За neckline энэ амар том candle confirm хийлээ. Бид нар энэ ногоон candle-ыг хүлээлээ. Тэгээд энэ ногоон candle одоо энэ тэ supportоос дээшээ гарч чадаагүй учраас энэ ногоон candle-ыг хаахаас өмнө бид нэр short арилжаад байна. Тэгэх юм бол ийм сайхан одоо энэ ч одоо хэдэн пипний ашиг юм бэ? 1.3373-аас 1.3297 гэж чинь за нэг 100 пипний ашигтай гэж болох нэ. За тэгээд яг энэ одоо double top үүссэн хэсэгт бас өмнө нь одоо resistance үүссэн байгааг та нар харж байгаа те. Гэх мэтчлэн ингээд давхар баталгаа аваад явах юм бол энэ их зүв арилждаг айтайхан болдог байгаа. За тэгээд double top одоо жишээ нь те энэ double top үүссэн газар чинь бас нэг энэ хөөрхөн юм support явагдаад байгаа биз те. Тэгэхээр бид нар яг л одоо тэр neckline дээр neckline-аар хэмжээд ашиг авсан бол бас аминд үлжитэй байжээ. Тэ эндээс бас ингээд буцаад өсчихөж байгаа дүр зураг харагдаж байна. Энэ бол би 4 цагийн candle дээр харж байна, тэ. Yeah, double top гэдэг юм байх нэ. За, дажгүй залгасаа өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө бид нар дандаа ийм
зүй тогтолт үр зургууд үзэх юм аа. Та нарт double top ойлгомжтой юу? За. Yes гэж. За. Манай залууч өөдрөг шүү. Ойлгоогүй байсан ч yes л ойлгосон ч гэж хэлнэ. Одлоо тавьсан. За бид нарт одоо double top байгаа юм бол орой байгаа юм бол биднэрт юу байх вэ? Ёроол байж таарна тий. Тэгэхээр дараагийн үзэх сэдв бол double bottoms. Double bottoms in the house гэдэг дуу байдаг лээ. Би зохиоцсон эсвэл. За double bottoms нь бол үргэлжилсэн ханшийн уналт буюу одоо downtrend-ийн төгсгөлд ажиглагдах эргэлт хөдөлгөөний одоо reversal pattern юм аа. Double bottoms нь хизээ үүсэх үү? Уналт явагчлаа, double bottom үүслээ тий. За double bottoms үүсгэхэд бол энэ bottoms буюу bottoms тий. Доод ёроолууд нь ханш одоо цаашид үргэлжлэн унах боломжгүй болсныг заах бөгөөд за тэгээ ханшийн уналт бол энэ одоо нэг юм support цэг дээр ханаж байгаа талбарыг бол ингэж зааж өгч идэгөө. Тэгээ double bottoms гэдэг нь бол давхар ёроол гэсэн утгатай тий. Тэгээд ханшийн одоо үн үргэлжлэн унаж ирээд тодорхой түвшин дээр support аваад тэгээд тэр support-ыг цаашаа нэвтэлж унах боломжгүй болоход бол ханш эргэлт хөдөлгөөн хийгээд буцаад одоо uptrend эхлэх магадлал шүү. Uptrend эхлэх магадлал өндөр болтгоо. За double bottoms pattern үүсгэхэд ханш одоо нэг удаа эндээс дэмжлэг аваад дээшээ өссөн те. За тэгээд буцаж унаж ирээд хоёр дахь удаага supportыг шалгаад тэгээд ингээд дээшээ өсөд явдаг байгаа. Тэгээд мөн адил одоо энэ доош хоёр дахь удаага ахин нэг удаа шалгах нь бол маш чухал юм аа. Тэ? Учир нь ханш одоо хоёр дахь удаага өмнөх нэвтэлж чадаагүй support одоо талбарыг амжилттай шалгаад буцаад дээшээ өсөд явах юм бол энэ нь бол downtrend дууссан байна. Энэ uptrend бол үргэлжлэх бол өндөр магадaltaй байна гэсэн үг болдог тийм. За тэгээ бид нар одоо мөн одоо double top-тай адилхан тийм. Double bottom бол neckline гэдэг зүйл бол зайлшгүй байна. Neckline буюу хүзүүнээс дээшээ бид нар одоо long арилчаад орох юм аа. Бид нар одоо double bottoms ашиглаад order entry буюу long арилжааны одоо buy хийх захиалгыг тийм. Neckline-аас дээш double bottom үүсээд neckline-аас дээш энэ candlestick гарч ирэхэд тэ гарч ирээ хаагаад энэ doji буюу одоо энэ spinning tops бол тэ нэгсэндээ ханш бол буцаж энэ neckline-аас доошоо орохгүй гэдгийг баталгааг бол биднэрт өгч юм тэ. Тийм учраас эндээс long орсон бол ийм сайхан ашиг гэж болох нэ. За тэгээд neckline бол double top-ийн үед бол neckline нь support болж исэн тэ. Одоо double bottom-ийн үед бол neckline нь нэгсэндээ юм жижиг resistance талбар гэсэн. Энэ жижиг resistance талбараас ханш буцаж ирээд support-ыг шалгасан шүү. Тэгэхээр энэ жижиг resistance талбар задраад дээшээ явах юм бол өсөлт бол ирнэ гэж бол бид нар ойлгож байна те. За тий ягаад buy захиалгын үгдийг бол бид нар ойлгосон шүү дээ. Neckline задарч одоо баталгаа авч байгаа. За тэгээд neckline нь одоо uptrend бол явагдахдаа тий энэ neckline-аас доод одоо ёроол хүртэлх адилхан хэмжээгээр хамгийн одоо багтаа бол өснөө. Тийм учраас бид нар анхны profit take level-ыг бол нэгсэндээ энэ өндрөөр хэмжээд авч болно гэсэн. Одоо энэ харж байгаа биз дээ. Энэ өндрөөр хэмжигдсэнийхаа дараа буцаж жоохон унаад тэгээ буцаад өссөн байна. Тэгэхээр бид нар одоо энд бид нар long орчлоо гэж бодъё л доо. Дөнгөж neckline эвдэрхэд бид нар long орчлоо гэж бодъё. Тэгээ өсөөд ирсэн бид нар өстө яг нөгөө нэг би нөгөө Facebook дээр нэг юу тавьсан видео тавьсан байгаас. Ашиг гэж нэг өнгөрөө байжсэн чи яасан. Буцаад доош унаад ирсэн те. Тэгээд одоо дундаж одоо арилжаач хүн болвол энэ уналтыг бол яах аргагүй айгаад зараад гарна. Энэ уналтыг бол айгаад зараад гарна. За тэгэнгүүтээ энэ уналт буцаад өсөөд ирэнгүүт нөгөөдөг чинь сандраад өстө өсөхөөсөн байж тэгээд авна. За ингээд энд авахаар юу болж эхэлж байгаа юм гэхээр нөгөө өмнөх зүй тогтол ашиглаж арилжаанд орж исэн маань байхгүй болчихж байгаа. Нэгсэндээ өөрөө ингээд дүрмээ зөрчөөд ингээд явчихдаг. Тийм учраас анхны profit take level-ыг бол яг энэ адилхан өндрөөрөө хэмжиж явах хэрэгтэй. За тэгээ stop loss-ыг бол бид нэр neckline-ы доор тавьж болно те. Neckline-ы доор тавьж болно. Эсвэл
Энэ бүр энэ хоёр bottom-ын доор тавьж болно. Илүү одоо юу байх юм бол илүү найдвартай буюу ханшийн одоо савлгаанаас өөрсдөө хамгаалах гэх юм бол тэ мэдээж ийм том stop loss тавихын тулд бага мөнгөөр арилжаанд орсон байх хэрэгтэй, мөнгө эрсдлээ хүлээх чадвар бол өндөр байх хэрэгтэй. За яг хав энд stop loss тавих юм бол болжлоо. Гэхдээ миний бодлоор олон удаа stop loss цохих байх гэж бодож байна. Одоо жишээ нь энэ хичээлээ 1 2 3 удаа ингээд яг ойрхон болсон байна. За Америкийн зах зээл нэгдсэн байна. Надад хонхон ирж байна. За double bottom-ыг бүгдээрээ нэг ажиглая. Double bottom хизээ үүсчихсэн байна уу? Тэ? Я энэ бол S&P 500-ыг би татаад гаргаад ирлээ. Hatch trench. Заримдаа юм олж ялцдаг байж. За болоо энийг харъя. Зя энэ юу харагч чинь залуусаа. Double bottom юм шиг харагдчихээн те. Тэгэхээр энийг бид нар одоо яаж дүнэх вэ? Бид нар за энэ бол энэ candle бол айгүй ингээд хитрхи доошоо орж ирсэн байна. Тэгэхээр бид нар бусад candle-уудтайгаа авч үзээд бид нар support бол энд байгаа маа гэж ойлгох нь ш. Нэгсэндээ double bottom үүсчин те. За энд юу байх нь вэ? Neckline маань байх нь байна. За тэгээ ханш яасан бэ гэхээр энэ бол бас нэг тийм сүйдтэй удаан үргэлжилсэн downtrend биш болохоор яг stable bottom үгүй нь бол мэдэгдэхгүй. Гэхдээ ханш унаж орж ирээд өсөөд буцаж унаж орж ирээд одоо буцаад нэг ийм байдалтай тий. Yeah. За залуусаас асууя. За double bottom үнэхээр үүслээ гэдг нь юугаар батлагдах вэ? Бид нар яаж энийг double bottom үүслээ гэж баталгааж болох вэ? Зүйтэй. Neckline хүрэх биш те. Neckline давж гарах ёстой те. Neckline-ыг бол давах ёстой. За бид нар одоо арилжаанд орж болох уу? Одоо шууд buy арилжаанд орж болох уу? За бүгдээрээ нөө гэж байна. Яг buy арилжаанд орж болно. Би яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр бид нар энэ доор support байгаа шүү дээ. Бид нар одоо хамгийн анхны одоо long арилжааг бидний supporter аваад орж болно те. Жишээ нь support барьлаа гэдэг чинь supporter bounce хийлээ бид нар long арилжаанд орж болно те. За тэгэнгүүтээ бид нар энэ long арилжааныхаа profit-ийг одоо жишээ нь энэ resistance дээр тавьж болно шүү дээ. За тэгэнгүүтээ хэрвээ resistance гараад явчих юм бол бүр илүү давхар баталгаа болоод бид нар дахиад long арилжаанд орох ч гэдэг юм те. Гэхдээ одоо дөнгөж эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол энд бол long ороод хэрэггүй. Та нар аль болох double bottom confirm хийгээд neckline-а одоо тий эвдэрсний дараа ингээд long арилжаанд ороод хэрэгтэй. Тий. Миний хувьд болохоор яг хав зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад бол заримдаа long арилжаанд орно, заримдаа short арилжаанд. Одоо жишээ нь шүү дээ бид нар одоо энд ингээд studies хийгээд үзье л дээ тий. Бид нар одоо жишээ нь MACD-г ядаж ингээд тавиад үзье. Тэгэхэд MACD яаж юм? Энд дөнгөж одоо cross хийгээд дээшээ явж байна тий. Тэгэхээр бас энэ нь support барьсан байна. MACD дэшээ cross хийж нэг ингээд бас нэг давхар ийм confirmation болж болно. За гэхдээ ямар ч л байсан neckline-ыг бол харах хэрэгтэй. За бид нар ингээд хэрвээ 4 цаг руу ингээд шилжээд харах юм бол те энэ нь бүр илүү ойлгомжтой. Би нөгөө хэлсэн шүү дээ аль болох том цагаар арилжаанд орох юм бол ашиг хонжоо өндөр мөн энэ одоо үйлдэлүүд нэг том байна гэж. За 4 цаг дээр бол одоо MACD ингээд дөнгөж дээшээ cross хийж байгаа. Хэрвээ cross-ыг үгүй нь бол мэддэхгүй те. Энэ бол cross хийх гэж байгаа юм шиг мөртлөө унчиж болно. Тийм учраас бид нар бол давхар баталгаанууд авах хэрэгтэй. Yeah. За энэ нөгөө би
цаг хожихын тулд зүгээр шууд энэ дээр жишээ авчлаа. Түүнээс уг нь S&P 500 гоё double bottom жишээ байсан юм. Би одоо энийг өөрөө олохоо явчих. Болоо. Яа. За үргэлжлээд явъя. Double bottom ойлгомжтой залуусаа. Ойлгомжтой байсан тий. Унж ирлээ. Буцаж жоох өслөө, буцаж унлаа, шалгалаа. Тэгээд дээш явлаа. Бид нэр double bottom харах болгондоо арилжаанд ороод иж болох уу? Double bottom харах болгондоо бид нэр догтлоо хамаг мөнгөө тавиад туучилдаж болох уу? Болохгүй те. Бид нэр double bottom-ыг юугаар одоо баттгах ёстой вэ? Double bottom юугаар баттгах ёстой? Neckline. Үзүү те. Саяны харин одоо double bottom гэдэг нь бол neckline-аараа батлагдсан шүү дээ. Тэгээд бас ядчихад энд ингээд илүү доошоо ороод ирчихсэн те lower low хийчихсэн байна гэдэг бол бас нэг ч тийм сайнны дохио бол биш. Хэрвээ энэ candlestick яг энэ supporter барьж исэн бол бас бид нэр илүү сонирхол татаж болно те. За. Хичээл дээр гээд оръё. За дараагийн үзэх зүйл бол бид нэр head and shoulders pattern. Head and shoulders гэх бид нэр баг байхад head and shoulders-ийн үсний реклам амар их явдаг гэсэн шүү дээ. Тэрүүгээр гоё ингээд тогтооч хэрэгтэй. За head and shoulders бол толгой, мөр, толгой гэсэн юм зүй тогтол байдаг. Тэгээд энэ head and shoulders pattern бол uptrend-ийн төгсгөлд үүсдэг. Ханш өсөж ирлээ. Яг юм head and shoulders pattern гарлаа. Тэгээд ханш бол буцаад одоо доошоо ордог байгаа. За энийг бол uptrending reversal pattern буюу uptrend-ийн дараа downtrend-ийг авчирнаа гэсэн юм зүй тогтол гэж бол үздэг байгаа. За head and shoulders pattern үүслээ гэж бид нэр үзэхийн тулд энэ ямар шалгууруудыг хангасан байх ёстой бэ гэхлээр за эхлээд ханш одоо эхний пик буюу хамгийн эхний нэг юм оройн цэгийг үүсгэх те. Эхний оройн цэгийг үүсгээд буцаж унана. Тэгэнгүүтээ эндээсээ буцаж дээшээ өсөөд өмнөх цэгээсээ илүү өндөр одоо ийм оройн цэг үүсгэх. Илүү өндөр оройн цэг үүсгэх. Тэгээ буцаж унж ирээд өмнөх одоо support аваад дээшилсэн одоо зайнаас те. Яг адилхан энэ зайнаас юм уу эсвэл ийм жоох ийм налуу trend line байж болно. Энэ дээрээс дахиж одоо өсөөд за дахиж өсөхдөө бол хамгийн эхний энэ гаргасан энэ resistance одоо эхний peak бид нар бодлохоор одоо peak буюу бас орой гэж ярьдаг. Хамгийн эхний гаргасан энэ оройг давж чадахгүйгээр ийм орой үүсгээд унаад за тэгээ neckline-аас доошоо орох юм бол бид нар head and shoulders pattern үүсжээ. Энэ нь бол биелэгдэжээ, батлагджээ гэж бол бид нар үзэхнэ. За head and shoulders pattern-ыг бол бид нар дөнгөж хамгийн эхний мөр үүсэж байхад бол мэдэхгүй шүү дээ. Үнэхээр head and shoulders юм уу эсвэл double top ч юм уу. Тэгэнгүүтээ ингээд хоёр дахь толгоо гараад ирэнгүүтээ бид нар за higher high болчлоо, өмнөхөөсөө өсчлөө гэж бид нар long арилжаад орох юм бол алуулах нь байна тий. Тэгэхээр яах нь вэ гэдгийг бол бид нар бас ажиглах хэрэгтэй байх нэ. За тэгээд унаж ирээд өмнөх энэ мөр үүсгэсэн цэгээсээ өсөлтийн байдалд орох юм бол бид нар илүү сонирхол татах нь байна тий. Hey энэ чинь head and shoulders болох гэдэг юм шүү. Толгой мөр тол гарах гэдэг юм шүү. За илүү харъя гэдэг. Тэгэхэд ингээ яг ингээд ороод ирэх юм бол толгой мөр толгой биш ээ. Мөр толгой гэх гэдэг. Мөр толгой мөр шүү. За. Тэгээд ийм одоо head and shoulders pattern үүсэх юм бол downtrend-ийн тохио болох нь ойлгомжтой тий. Тэгээ энэ зүй тогтлыг бид нэр ашиглан short арилжаанд орохдоо бол order entry буюу sell захиалгыг энэ neckline-аас доошоо гарсан candlestick-ээр бид нэр confirmation буюу баталгаа аваад тэгээд бид нэр sell захиалгыг бол өгч болох юм аа. За яагаад sell захиалгыг neckline-ы доор тавьж байгаа вэ гэхээр түрүүн бид нар нөгөө double top, double bottoms дээр бас адилхан одоо тий. Үнэхээр head and shoulders pattern үүсээд энэ нь батлагдсан үггүй бид нар neckline-аар батлагдана. Neckline нь бол нэг ёсондоо support өгч байгаа газар шүү. Support доошоо задруул яах вэ? Downtrend гэлтэй. Тэгэхээр энэ жишээн дээр л ихэд одоо 1 2 3 4 тэ 4 удаа өмнө support болсон зон эвдэгдээд тэгээ head and shoulders pattern бол батлагдчих байгаа байхгүй.
За ингээд энэ жишээг одоо бид нэр ингээ харах юм бол мөр, толгой, мөр. За тэгээ ингээд доошоо ханш бол ийм сайхан унсан байна. Их одоо овоо уналттай яваад гэсэн. За тэгээ head and shoulders-оос ханш одоо тий батлагдаад доошоо унахдаа head and shoulders-ийн neckline-аас хамгийн одоо дээдлийн орой буюу тий толгой хүртэлх энэ оройтой тэнцэх өндрөөр бол ундаг байгаа. За тэгээ олон ч тохиолдолд бол энэ өндрөөс ч цаашаа илүү одоо хүчтэй уналт бол ирж болно. Гэхдээ бид нар яах ёстой? Заавал profit targetтай байх ёстой. Тэгээ шунал ихтэх юм бол юу болох вэ? Шулан болно те. Тэрийг бол байн санаж явах хэрэгтэй. За тэгээ бид нар энд бол short арилжаанд орох юм бол яах нь вэ? Ийм адилхан өндрөөр хэмжээд таргетаа тогтоож болох нэ. За бүгдээрээ head and shoulders-ийн одоо юуг авч үзье. Амьдрал дээрх нэг жишээг авч үзье. United Steel Corporation гэж байна. Я энэ жишээг бүгдээрээ ингээд аваад үзье. Энэ жишээг би устгаж байгаа. За ингээд харахад бид нар одоо за би та нараас асууя. Яг та нар одоо чин үнэнчээр хариулаарай. Ингээд харахад та нарт одоо мөр толгой мөр харагдаж байна уу? Мөр толгой мөр одоо тэнд байх шүүгээ шууд харагдаж байна уу? Тэгэхээр бас айгуу тийм гярхаа байх хэрэгтэй байц. За заримд нь бол харагдаж байна гэж, заримд нь харагдахгүй байна гэж юм те. За мөн тий энэ бол 3 хар хэрэг те. Маш зөв. Энэ бол 3 хар хэрэг явагдчихэв те. За тэгээ 3 хар хэрэг явагдсан энэ газар бид нар юу байна гэд гайхаад ингээд харсан чинь head and shoulders үүссэн байна. Бид нар head and shoulders-ыг яаж тогтоох вэ? Ямар ч үсэн энэ зүүнүүдийг эхлээд нэг холбоод үзье те. Би бол ингэж тогтоод head and shoulders ингээ эхлээ харлаа. За ямар ч үсэн нэг одоо те ийм төвшин дээр үүсгээ тэрнээсээ илүү дээр төвшин үүсгээ доошоо унаад. Гэхдээ тэр өмнөх төвшөнтэйгээ адилхан төвшин үүсгэсэн байх. За илүү энийг нэг шинжилгээд үзье. Эхлээд энэ хоёр мөрний левелийг бол би шалгаж үзье. Тэгэнгүүтээ хоёр доор одоо энэ нөгөө хүзүүний хэсгийг те neckline-ыг ингээ шалгаж үзье. Эн чинь юм харагдаад байгаа юм биш үү гэд. Тэгээ ингээ зураад үзсэн л те. Ингээд за дээд цэг нь энэ байна. Доошоо ингэж орж ирсэн юм байна. За буцаад дээшээ ингээ явсан юм байна. Тэгэнгүүтээ буцаад ингээ унтсан юм байна. За энэ чи юу вэ? Head and shoulders pattern байна шүү дээ гэл те. Ингээд олж харах нь шүү дээ. Тэгэхээр head and shoulders-ыг би одоо ингээд зурцсан болохоор таанд гоё харагдаж байгаа. Зураагүй байсан бол бас анзаарахгүй өнгөрөх боломжтой те. Тэгэхээр маш гярхаа нүдтэй байх хэрэгтэй. Яг одоо график дээр үүсэж байгаа энэ зүү тогтлууд бол яг одоо миний зурцсан байгаа шиг юм одоо төгс гарч ирэхгүй те. За тэгээд энэ head and shoulders pattern үүслээ гэх те. Батлагдаад за энэ хоёр улаан кандл бол үнэхээр амар баталгаа өгч тэ. Тэгээд бид нар дараа нь шорт арилжаанд орох. За шорт арилжаанд ороход байна шүү дээ тэ. Шорт арилжаа маань тэр дороо ажиллахгүй байгааг бас та нар хараарай. Энэ хараа 1 2 3 4 5 6 7 баг 8 candlestick-ийн дараа 8 candlestick-ийн дараа бол ханш доошоо унсан байна. Тийм учраас арилжаанд ороод за head and shoulder үүслээ. Одоо шууд унлаа гэж бодож бас болохгүй нэ шүү дээ. Тэгэхээр арилжаанд орохдоо төвчээртэй байх хэрэгтэй байх нь. Үнэхээр зүй тогтлоо олоод харсан олон confirmation авцсан болвол арилжаанд бол их төвчээртэй хандах хэрэгтэй байна. За тэгээд энэ уналт бол яг одоо адилхан өндрөөр бол хэмжигдэж унсан байна те. Хамгийн ихний уналттай адилхан өндрөөр. Тэг яг цаашаа илүү унсан ч гэсэндээ бид нар анхны take profit level-ийг бол ийшээ авах үжээ. За одоо энэ United Steel Corporation гэж энэ одоо хараа. Йоо. Та нар хувьцааны зах зээл, Forex-ийн зах зээл яагаад амар эрсдэлтэй болохыг бол одоо энэ жишээгээр харж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ? $195 байсан
$195 байсан хувьцаа заяа. Одоо $15 дээр арилж чадчихна. Бидний нөгөө Head and Shoulders үүсээ $40 дээр хараад байсан чи юу ч. За бид нар бас ингээ урт хугацаанд харах юм бол те энд бас яг энэ Head and Shoulders-ийн толгоон дээр бас resistance байгааг бид харж байна те. Яг юм байх нэ. За S&P 500 яаж би бас нэг short арилжаанд орцсон. Энийг одоо жоохон унчхуулуу гэсэн горилготой байгаад байгаа. Тэгсэн чи энэ жоохон за гайгүй юм шиг байна. Ямар ч л байсан Doge гарч иржээвэл надад сайн те. Би ч нэг $15,000 short арилжаа орцсон байгаа. Гайгүй байхаа гэж найдаж байна. Би бол swing trade хийж байгаа. Swing trade буюу би short арилж байгаа. Нилээ хэд хоногор одоо барих одоо хүсэлтэй. За би яагаад short арилж байна дөрөв? Яагаад short арилж байна дөрөв? Тэ? Энд бол энэ resistance level-с бол сүдтэй гарч чадаагүй. За ингээд энэ дээр нэгсэн дойч spinning tops үсээд араас нь 2-2 ийм bearish candle гарч ирсэн. Bearish candle гарч ирсний дараа тэ rebound хийх гэж үзсэн. Гэтэл энэ rebound candle-ыг яасан? Би яагаад short арилж байгаа орох болов залуусаа? Энэ юу болов? Энэ юу болсон бэ залуусаа? Баавар те, бааварлсан те, бааварлаа явцсан. Бааварлцсан. За тэгээ бааварлахад яг зэрэг юу болов? Бааварлаад унахад юу болов? Бааварлаад унахад MACD cross хэлээ те. За тэгэнгүүтээ энэ дээр бас RSI нэмээд үзье. За ингээ бааварлаад унахад RSI яасан. RSI бас унсан те. Тэгээ RSI бол одоо 50-аас дээр динжигнээд байна. Хэрвээ RSI одоо 50-аас доош ороод ирэх юм бол надад бол их сайхан confirmation өгөх гэдэг байна. Доош унах гэсэн те. Тэгээ миний profit target хаана вэ гэхээр ерөнхийдөө эхлээд иймэрхүү trend line-ыг харж болж байна. Эсвэл би энд support дээр profit take хийж болж байна те. Энэ хоёрын айл нэгийнх нь өөрөө харж байгаа зохицуулаад profit take. Яг одоогийн байдлаар бол нэг $2,500 ашигтай явж байгаа. Тэгээд яах нь харъя те. За юм байна. За Head and Shoulders юм те. За Head and Shoulders байгаа бол урвуу харсан буюу inverse Head and Shoulder байх нь ойлгомжтой те. Өсөлтийн тренд дээр Head and Shoulders байгаа юм бол уналтын тренд дээр бас л Head and Shoulders байх ёстой. Я энэхүү inverse Head and Shoulders гэдэг одоо зөв тогтол нь бол үргэлжилсэн ханшийн уналт буюу downtrend-ийн төгсгөлд бол ирдэг байгаа тийм. За тэгээд энийг бол мөн одоо downtrend-ийн эсрэг reversal pattern буюу өсөлт буюу uptrend-ыг авчрах pattern гэж бол бид үздэг. За тэгээд энэ inverse Head and Shoulders pattern бол үүсгэхийн тулд яах ёстой вэ гэхээр ханш бол эхний bottom буюу ёроолын цэгийг үүсгэн тэ. За тэгэнгүүтээ буцаж өсөөд нэг цэгээс одоо буцаж унаад за тэгээ унахдаа өмнөх одоо унсан цэгээс илүү доод цэг одоо үүсгэж унана тэ. Тэгэнгүүтээ буцаж өсөөд за тэгээ өмнөх одоо энэ support авсан. Одоо энэ support одоо та нар энэ жишээг хараа. Энэ жишээ нь маань бол одоо энэ resistance neckline маань бол энэ trend line маягийн neckline харагдаж байгаа үстэй. Тэгэхээр үргэлж бас ийм төгс ийм хэвтэй line бол байхгүй байж болдог байх юм тий. Head and Shoulders маань заавал яг ийм одоо ийм тэгш үнцгтэй гэх юм уу да ийм байж бол албагүй ийм налуу бол байж болно тий. Налуу Head and Shoulders байж болно. Бид нар бол ийм налуу Head and Shoulders-ыг яг одоо харж байна. За тэгээд буцаж одоо унаад өмнөх одоо үүсгэсэн энэ мөрөөсөө илүү одоо доош орлохгүйгээр ийм хоёр одоо мөрөө үүсгээд ингээд дээшээ яваад энэ neckline задрах юм бол бид нар inverse буюу урвуу одоо Head and Shoulders мөр толгой мөр үүслээ гэж үзэх юм байна. За тэгээд энэхүү одоо урвуу Head and Shoulders нь бол uptrend ирэхийн дохио болно, өсөлт ирэхийн дохио болно. За тэгээд order entry буюу
long арилжаанд орох одоо захиалгыг бол бид нар neckline эвдэрсэн газраас бол орох юм аа. Яагаад заавал neckline эвдэрсэн дээш эвдэрсэн газраас бид нар long арилжаанд орж байгаа вэ гэдгийг бол та нар мэднэ те. Бид нар үнэхээр head and shoulders үүслээ. За мөн resistance дээшээ задарлаа гэдгийг бол энүүгээр баталгаа авах юм аа. Тэгээд мөн одоо адилхан inverse head and shoulders-ийн одоо take profit level бол ерөнхийдөө энэ neckline-аас доод одоо толгоо буюу эсвэл доод ёроол хамгийн доод ёроол хүртэлхтэй адилхан өндрөөр бол бид нэр хэмжиж энэ profit take level-ийг бол хийнэ. За энэ жишээн дээр бол яг бас адилхан өндрөөр бол бас яваагүй л байна те. Тэгэхээр зах зээл гэдэг бол төгс биш. Яг энэ зүй тогтлууд төгс дагах албагүй. Гэхдээ ямар ч л байсан биднэрт арилжаанд орох боломжийг бол олгож идэг. Inverse head and shoulders. За inverse head and shoulders-ийн жишээг бүгдээрээ нэг авч үзье. За доллар, Канадын доллар хоёр дээр бол бас их сайхан inverse head and shoulders бол үүссэн байгаа. Энийг та нарт би харуулъя. За downtrend ирж ижээ. Downtrend ингээ ирж ижтэй. Тэнгүүтээ энд нэг орой үүсгэсэн. Энд нэг одоо ёроол үүсгээд буцаж өсөөд дахиж хурж ирээд илүү доор ёроол үүсгээд буцаж өсөөд тэгээд өмнөх ёроолоос одоо дээгүүр ёроол үүсгэсэн тийм. Би бол нэгсэндээ ханшиг энэ хавьд явж байхад л head and shoulders байна уу үгүй юу гэдээ одоо сонирхож эхэлж байгаа юм л та тийм. За тэгэхээр ингээд энэ гарч чадахгүйс resistance ямар level байсан бэ ингээ бүгдээрээ харна тийм. Тэгэхэд бол neckline маань бол нэг иймэрхүү neckline байжээ. За тэгээд эндээс өсөөд доошо буцаж хурж ирээд толгоогоо хийгээд за тэгээ ингээ мөрөө үсгээд за тэгээ эндээс бол ингээ задраа авчихсан бэ тий. Тэгээ бас одоо та нар ингээд ажиглаж байгаа бол түрүүний миний зурсан head and shoulders-аас энэ бол бас арай өөр төрлийн доошо юм уналтын налуу хэлбэрийн тийм head and shoulders харагдчих тий. За тэгээ энэс одоо ханш ингээд цаашаа гараа явахд бол long арилжаанд орж болно. Би ингээд нөгөө нэг жишээ аваад байгаа жишээнүүд маань болохоор би яг өөрөө нөгөө арилжаанд орсон. Тийм учраас би өөрөө маш сайн санаж байгаа учраас би энэ жишээнүүдийг авч танарт яриад байгаа шүү заяа. Түүнээс зах зээл дээр энэс илүү одоо илүү гоё зурагтай, илүү төгс жишээнүүд бол байж болно тий. За тэгээд head and shoulders-аас гарахад юу болсон бэ та нар хардаа. Head and shoulders-аас энэ candlestick гараад явхад юу болсон бэ гэхээр шүү дээ тий. MACD cross-ийн RSI 50-аас дээш гарч ирсэн гэдэг давхар баталгаа өгөө явчихсан байна. Тэгээд би бол энэ long арилжаанд орсон. Тэгээд ерөнхийдөө энэ хавьяас би бол энийг нэлээд удаан бас дээшээ head and shoulders явчих болов гэж бодсон боловч буцаад унаад ирсэн болохоор энэ анхны энэ улаан candle-ыг гарч ирэхэд бол би ашигаа аваад арилжаанаас бол гарсан байгаа. За тэгээд бид нар яг энэ одоо take profit level-ийг те хэрвээ энэ өндрөөр neckline-аас хүзүү хүртэлгийн өндрөөр бид нар хэмжиж үзэх юм бол бараг одоо адилхантай. За энэ ч нэгч бүр илүүч бол нэг яваагүй юм байна. Гэтэ бол та нарт ингээд idea нь бол ойлгож байгаа хаа гэж найдаж байна. Энэ бол яг цаашаа ингээд бүр айгүй муухай. Энийг бол айгүй choppy гэж ярьдаг. Choppy буюу choppy гэх. Тодорхой одоо тренд бол гаргаж өгөхгүй. Тэгээд одоо бол Канадын доллар болон US одоо Америк доллар болон Канада доллар бол ингээд уналтаа явж байгаа юм байна. Yeah, head and shoulders ойлгомжтой залуусаа. Head and shoulders, inverse head and shoulders. Тэ та нар inverse head and shoulders сайн ажиглах хэрэгтэй. Энэ одоо энийг одоо double bottomтой ч арайч андуурахгүй юм да тий. Энийг бол яг би triple bottom, 3 bottomтой л андуурчлаа. Түүнээс бол нэг. Ажиглахад жоох яривхтай та нар ингээд удаан одоо айгүй олон чарт харж иж энэ бол гэхдээ яг ингээд харахад бол head and shoulders айгүй ойлгомжтой харагдчих тий. Түрүүнийхээс илүү бол арай ойлгомжтой. Та нар сайн дадлаг хийгээд илүү олон удаа арилжаанд орчиж. Би бол яг үнэндээ энэ head and shoulders-ыг энэ бүр ингээд аваа дээшээ явах болов гэж горьцсон. Ингээ явчих болов гэж горьцсон. Гэтэл ингэж яваагүй.
Тэгээ одоо яах вэ те? Багтал бол төгс биш. Зүй тогтвол төгс ажиллах тийм. Line graph-аар харуул илүү болох болов гэж юм. За хараад үзье. Нэг зурагч маань line graph-аар ажиглавал илүү харагдах нөгөө тийм. Сайн байна. Line graph-аар харах юм бол илүү бас аятайхан харагдах нь байна. Та нар бас те line graph-ыг одоо head and shoulders юм уу double bottom. Өөхөө энэ хараа. Энд double bottom харагдаж биш үү? Line graph-ыг ашиглаж бас болох юм байна шүү. Сайн байна. Good eye. Гэрхаа байна. Энэ хараа. Энэ double bottom явагдсан юм шүү. Тэ? Double bottom одоо бид нар яаж шалгах вэ? Энэ ч баг гараа явж байгаа юм шүү. Тэ. Буцаагаад candlestick дээр тавьчих. Хурган өссөн ба шүү дээ. За яг хоо энийг бол би дахиад 2-3 хоног барина. За дараагийн сэдв рүүгээ орох уу? Та нар завсарлага авах уу? Ямар байна? Уг нь бид нар нэг 10 минут орой л эхэлсэн дээ. Шууд явах уу? За ёо. Дахиад нэг сэдв үзчихэд тэгээ завсарлага авъя да. За дараагийн сэдв бол би бол яг head and shoulders double bottom topic бол байн хараад байдаггүй учраас байн ашиглаж бол арилжаанд орч чаддаггүй. Миний байнгын одоо хардаг, маш олон удаа хардаг, ерөнхийд айгүй олон удаа арилжаанд ашигладаг паттерн бол wedge pattern гэж бол ийм паттерн байдаг. Wedge буюу одоо энэ чинь монголоор юу гэдэг юм бэ? Шаантаг хэлбэрийн гэж яриад байдаг. Шаантаг хэлбэрийн бол ийм паттерн байдаг. За тэгээд энэ wedge pattern бол шүү дээ, uptrend үүсч болно, downtrend үүсч болно. За тэгээд мөн одоо энэ өсөж байгаа wedge, унаж байгаа wedge гэд өөр бол байдаг. Та нар номоо уншсан бол аль хэдийн бол мэдчихсэн байна те. За тэгээд хизээ хаана гарч ийн гэдгээс шалтгаалаад энэ нь заримдаа reversal pattern буюу ханшийн одоо эргэл хөдөлгөөний зүй тогтол болдог. Заримдаа бол continuation pattern буюу ханш бол өмнөх трендийг үргэлжлүүлэн одоо явахын бол бас дохио болдгоо. За тэгээд бүгдээрээ эхний хэлж нь reversal pattern үзье. За rising wedge буюу энэ өсөж буй шаантаг хэлбэрийн энэ дүрс нь өсөж буй одоо шаантаг хэлбэрийн дүрс нь uptrend буюу ханшийн үргэлжилсэн өсөлтийн дараа ингэж гарч иж харагдах юм бол энэ нь юуг заах вэ гэхээр bearish reversal pattern буюу ханш буцаж эргэж одоо энэ шаантгаас гараад унах гээд байгаа юм байна гэдэг дохойг бол зах зээлд өгч идэгөө. Нэгсэндээ uptrend-ийн төгсгөл ирж байна шүү гэдгийг бол дохио болчихдог. Нэгснөө юу гэлээд байгаа юм гэхээр яг ханш өсөж байна гэхдээ наадах чинь хүчтэй биш байна. Наадах чинь унах гээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд rising wedge үүсгэхэд байна шүү дээ. Uptrend-ийн төгсгөлд ханш одоо цааш үргэлжлэн өсөхдөө higher high яг higher high буюу те өмнө үүсгэсэн цэгүүдээс дээгүүр дээд цэг хийн. За мөн өмнөдөө зэрэгцээд higher low хийн. Higher low буюу өмнө нь үүсгэсэн доод цэгүүдээс илүү дээгүүр доод цэг үүсгэнэ. Гэхдээ higher high нь higher low-оос бага. Одоо higher high нь хүчтэй өсч чадахгүй. Одоо дээд цэгүүд нь хүчтэй дээшилж чадахгүй байгаа учраас доод цэгүүд нь хүчтэй дээшлээд тэгээд ингээд нэг юм одоо шахагдсан энэ дүр зураг одоо гарч шүү дээ тий. Higher higher low. Залуус higher low гэхээр ойлгомжтой юу? Higher low гэж би юуг яриад байна? Надад хариулаач та нар. Higher low гэхээр нөгөө candlestick-ийнхаа дээд цэг болон доод цэгийг яриад байгаа шүү дээ тий. Хаасан цэг биш. Хаасан цэг биш. Higher low. Дээд болон доод цэг тий. Гүнэс хаасан цэг биш шүү.
За тэгээ ханш одоо шаантаг буюу энэ wedge-с бол доош задрахтаа uptrend-ийн төгсгөлийг бол зааж идэг те. За тэгээд энэ бол downtrend эхлэх юм бол дохио болж идгээ. Тэгээд uptrending үед rising wedge нь ихэнхдээ л одоо доошоо задарч ундаг. Ингээд дээшээ явж байгаа ийм resistance line дээшээ задарч ингэж тэсрэл хөдөлгөөн хийн гэдэг бол барагтаал байхгүй. Маш одоо сайн мэдээ эсвэл одоо маш их buying pressure буюу buy power байж бол дээшээ гарна. Та нар одоо бодоод үзэлтэй. Дээд одоо ханшууд нь ийм удаанаар дээшилж ирсэн. Гинт бүр ийм огцом дээшээ өснө гэж бол бараг байдаг бай. Ихэнх тохиолдолд доошоо одоо задарч ундаг нэгсэн бо ядарч ин гэсэн үг те. За үүнийг бол тэгээд одоо bearish reversal pattern гинэ. За жишээ нь бид нар одоо энэ жишээг ажиглаад харах юм бол те ханш бол uptrend-ийн төгсгөлд яг одоо ингэж rising wedge үүсгэж агаад тэгээд доошоо унахтаа бол ингээд downtrend үүсгэж явчихсан. Энэ бол цаашаа үргэлжлээд явсан downtrend бол байгаа. За тэгээ бид нар одоо rising wedges ингээд rising wedge бол нэгсэндээ бүр ингээд заримдаа бол бүр ингээд нарийнхан болоод бараг ганцхан candlestick-ийн зайтаж болж болдог. За тэгээд эндээс одоо задраад доошоо унахад бол бид нар яаж задарч байна? Ямар candlestick? Одоо энэ бол бүтэн candlestick-ээр задарсан учраас би бол сайхан confirmation өгч байна. Тэнгүүтээ дараа нь бол ингээд doji гарч ирсэн байна. За энд юу болсон бэ? Энэ candlestick бараг morning star юм шиг харагдчихэдэг. Гэхдээ энэ бол morning star биш. Яагаад вэ? 3 дахь candlestick юу вэ? Энэ ч morning star болсон юм шүү. Тэгсэн мөртлөө унтсан байна те. За гэхдээ morning star. За энд morning star яагаад ажиллаагүй вэ залуусаа? Одоо нэг асуулт асуу. Энд morning star яагаад ажиллаагүй? Morning star яагаад ажиллаагүй? Бид нар энийг яагаад morning star гэж харж болохгүй вэ? Morning star хизээ үүсдэг үү? Morning star хизээ үүсдэг залуусаа? Morning star хизээ үүсдэг үү? Downtrend-ийн төгсгөлд үүсэн шүү дээ. Энэ downtrend-ийн төгсгөл мөн үү? Биш. Тэгэхээр бид нар энийг одоо юу гэдэг? Morning star үүсчлээ гэж бид нар buy хийж болохгүй нэ шүү дээ. За buy хийж болохгүй нэ те. Morning star уг нь бол энэ яг morning star мөн. Уналтын candle, spinning tops, тэгээд дараагийн candle өмнөх candle-ийн талаас дээшээ гарсан те. Энэ бол яг харахад morning star мөн боловч хизээ үүссэн. Downtrend-ийн төгсгөлд үүсээгүй учраас morning star биш юм шүү. Өсөлтийн дараа evening star үүсгэд яатай? Эхлээд ногоон candle байх хэрэгтэй те. Гэтэл энэ чинь улаан candle те. Тэгэхээр evening star бол биш юм аа. За тэгээд энэ ханш бол rising wedge-с доош унахтаа rising wedge-ийн хамгийн өргөн хэсэг. Одоо энийг цаана сайн тогтоогоор. Rising wedge-ийн энэ хамгийн өргөн хэсэгтээ тэнцүү буюу түүнээс дээш одоо хэмжээгээр бол унаж болтгоо. Тэгэхээр хамгийн ихний take profit level-ийг бол энэ rising wedge-ийн өргөнөөр бол бид нэр хэмжиж болох юм байна. Нэг одоо rising wedge-ийн өндрөөр гэсэн үг шүү дээ, тэ. За тэгээ би бол энэ rising wedge-д бол айгүй дуртай. Энэ бол байн харагдчих. Хамгийн сүүлд S&P 500 дээр rising wedge үсээд доош унсан. Тэгээд яаж унсан талаар бүгдээрээ одоо харъя, тэ. Амжилт дэх жишээ. За S&P 500 дээр юу болсон бэ гэхээр шүү дээ, тэ. За ингээд uptrend явагдчихсан. Uptrend бол ингээд аятайхан явагдчихсан, тэ. За энд бол 2-3 ч удаа rising гэж болсон. За ингээд uptrend бол явагдсан. Ингээд uptrend явагдчихсан чи энд юу болсон юм бэ гэхээр шүү дээ. Нэг ийм дүр зурагтай л юм rising wedge үүсээд байсан. Одоо энийг харж байна үү те. За тэгээ энэ rising wedge задрахтаа яасан бэ гэхээр задарлаа, доошоо унлаа. За ер нь бол юутайгаа адилхан хэмжээний уналт үүсгэсэн байна те. Яг энэ өргөнтөөгөө бол адилхан хэмжээний уналт үүсгэсэн байна. За тэгээ буцаад uptrend үргэлжлээд бол явагдлаа. За тэгээ үргэлжилж явагдсахдаа бас яасан бэ гэхээр дахиад энд rising wedge үүсгэсэн.
Дахиад ийм higher high гэсэн мөртлөө higher low нь илүү хурдтай higher low гэдэг. Тэгээ эндээс унахтаа бол яасан бэ гэхээр бас одоо дахиж унаад ерөнхийдөө эндээс энэ хүртэлх адилхан хэмжээгээр бол доош унсан байна. Энэ удаа бол жоохон илүүтэй. Тэгээд ингэ. За энэ уналт бол бас овоо удаан үргэлжилсэн юм байна. Би энэ S&P 500 яг энэ pricing wedge-үүдийг ажиллажсэн байхгүй. Тэгээд бас энэ одоо жижиг pricing wedge-үүдээс гадна бас одоо энэ S&P 500 нь яаж исэн бэ гэхээр ийм одоо том бүр ийм pricing wedge үүсгэж явж исэн. Тэгээ эндээс одоо задрахтаа бол хөөхөн уналт хийсэн байгаа зү тэ. Энэ pricing wedge-тэй бол илүү одоо адилхан хэмжээний уналт хийсэн байна. Яг одоо rising wedge явагдаж байгаа зүй тогтол байна уугүй юу? Олоод гарчих юмсан. Оо, энэ rising wedge явагдаж шít. Одоо энэ хараа. Higher low гэхдээ дээд цэгүүд нь илүү одоо удаанаар тэ хөдөлж байна. Гэхдээ энэ энэ ч бас нэг. Ахтай явандаа ингээд бүр хоорондоо одоо уулзаад ойртод ирэх юм бол энэ бол rising wedge бол гэж харагдах. Rising wedge ойлгомжтой залуусаа. Rising wedge. За та нар ингээд айгүй олон удаагийн зуралт тэгэл айгүй олон удаагийн ингээд дадлаг туршлага зөндөө одоо демо дээр хийх зүйлсүүдээс л одоо энэ одоо rising wedge-ийг бол бас сайн харж эхлэн шүү дээ, тэ. Channel-тай ерөөсөө төстэй биш шүү. Channel чинь parallel тэ, parallel хоёр line. Channel ямар вэ? Алуу channel-ыг бүгдээрээ харъя. Channel яаж явагдсан юм бэ гэхээр шүү дээ, тэ. Parallel хоёр зураас байдсан шүү дээ channel чинь. Одоо энийг хараа. Энэ бол channel тэ. Бараг юм parallel юм шиг л хоёр зураас. Энэ бол channel. Тэг. Gold дээр rising wedge үүсч юм бэ? За харъя. Gold дээр байна шүү дээ тэ. Я gold дээр ийм байна. Тэгэнгүүтээ энэ за мэдгүй энэ rising wedge гэж хэлэхэд хэцүү юм байна. Энэ нэг юм яг хөө нэг ийм дүр зурагтай. Гэтэ энэ бол яг одоо rising wedge гэхэд цаашид үргэлжлэж өшөө одоо ханш өшөө явж иж бол бид нар илүү мэдээлэл авна. Түүнээс бол яг одоо rising wedge гэхэд бол хэцүү. За бүгдээрээ хэрвээ одоо 15 минут дээр харсан ч за энэ богино цагийн юм дээр харсан ч гэсэндээ. Яг уу ийм юмнаас бол за энэ ч нэг rising wedge бол биш ээ. Гэтэ gold дээр гоё гурвалжингийн pattern зөндөө гарсан байна. Triangle pattern зөндөө гарсан байна те. Би тэрийг бол одоо triangle pattern орохдоо бүгдээрээ gold дээр жишээ авнаа. За gold дээр бол гоё triangle pattern. Gold дээр ер нь сүүлийн үед айгүй гоё pattern бол гараад байгаа. Надад их таалагдав. За бүгдээрээ завсарлага авъя. 10 минутын завсарлага аваад эргээд уулзъя залуусаа. Өнөөдөр завсарлагын маань цаг жоохон сонирн болчихлоо. Гэтэ яг 10 минутын сүүлд ихсэн болохоор тий. Gold дээр double top үүсэж байгаа юм болоо да. За бас ч double top гэж хэлэхэд бас хэцүү. Double top гэж хэлэхэд хэцүү. Энэ чинь өмнөх одоо resistance-ээс илүү дээр гарчихсан шүү дээ тий. Энэ харин надад bull flag буюу нэг одоо тий далбаа маягийн зүг тогтолж магадгүй харагдаад байна. За. Жаа бүгдээ завсарлага аваад 10 минут дараа уулзъя. Та нар хоорондоо чатлуулчлаа тий. Ямар ч л байсан би явчаад ирээ да.